Сайн бацхан үзэгчтэй. За миний видео бүтээлийн уралдааныг үзэж байгаад баярлалаа. За ирээдүйн төлөө оролцсон сэдвтэй видео бүтээлийн уралдаанд оролцож байгаа оролцогч байна. За миний бүтээлээр дамжуулаад илэрхийлэх санаа бол надтай ижилхэн мянган залуучуудад тулгамддаг топ асуудлын нэг болох орон сууцны асуудал байна. Мэдээж би орон сууцтай болгох санааг гаргахгүй. Орон сууцтай та нарыг болгоё гэж би хэлэхгүй. Гол нь бидэнд орон сууцтай болох боломж байгаа юу? За энэ нөөц нийгмийн аль хэсэгт ямар байдлаар оршиж байгааг гаргаж ирэх гэсэн үндсэн санаатай. Мэдээж бид нар залуу улсууд учраас ирээдүйн төлөө анхаарах ёстой. Залуу улсууд учраас ирээдүйн төлөө санаа тавих ёстой. Хамгийн гол нь энд хариуцлагатай хандах ёстой. Тэгэхийн тулд залуучуудын оролцоог маш оновчтойгоор гаргаж ирэх гэсэн энэ санаачлаг бүхий уралдаанд одоо миний би оролцож байгаа. За миний гаргаж ирэх хамгийн нэгдүгээр санаа бол надтай ижилхэн залуучууд орон сууцнд хамрагдахад ямар проблем учраад байгааг яг бодит амьдрал дээрээс гаргаж ирье. Хоёрдугаарт тэр асуудлыг шийдэхэд хэн тусалж чадах вэ? Гуравдугаарт энэ асуудал хоорондоо хэрхэн уялдаж чадах вэ? Энэ асуудлуудыг бид би яриагаараа, санаагаараа бас одоо энэ бүтээл зориулсан тэр судалгаагаараа харуулахыг зорж байгаа. Би яагаад энэ сэдвийг сонгосон бэ гэхээр бизнесийн удирдлагын магистр зэрэгээ төгсчөөд орон сууцны зах зээл рүү ажилд орсон байгаа. Тэгээд энэ салбарт ажиллаж байгаа хугацаанд миний хамгийн чухал олж харсан зүйл бол залуучуудыг орон сууцаар хангах, залуучууд орон сууцанд хамрагдах боломж бололцоо маш хомс байгаа юм байна гэдэг энэ үндсэн одоо санааг олж хараад энийг шийдэхэд миний оролцоо, бид бүгдийн оролцоо маш чухал юм байна. Гагцхүү энийг яаж эхлэх вэ гэсэн бодол давтаад явж байхад видео бүтээлийн оролдоонд орох санаа төрсөн юм аа. Тэгээд энэнгөө дамжуулаад энэ маш чухал зүйлийг эхлэл тавьж байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд та бүхэн намайг дэмжээрэй. Маш олон асуудлыг оновчтой шийдэж чадах байхаа гэж бодож байна. Тэгээд баярлалаа.